Сайн байцгаана уу? Инхээ байна. Би номынхоо 1-р бүлгийн 2-р хэсгийг ярих гэж байна. Би хүүхэд байхасаа л амьдрал ер нь ямар механизмаар ажилладаг юм бол яагаад нэг гэр бүлд өсөж хүмүүжсэн хүүхдүүд өөр өөрсдийн үзэл бодол тэр тусмаа өөр тис хүнлэн бусдаасаа ялгарах зан чанартай юм болдоо гэж машид их сонирхон судалдаг байж билээ. Тэр жаахан байхдаа хөвчлийн ирээдүйн талаар төсөөлөн мөрөөдөж хэдэн цагаар ч хамаагүй мөрөөдөлтөө өмбөө гэгээлэг сайхан зүйлс боддог байсан. Тэр мөрөөдлүүд маань маш хурдан биелж байгаа юм шиг санагдаж өдөр болгон нэг л сонирхолтой өөр гой зүйл тохиолддог байсныг одоо ингээд бодоход санагддгийн өдөр болгон л нэг л тийм гой зүйл болгож байгаа юм шиг өнөөдөр юу тохиолдох хоол анги дээр юу болсон болоод тэгээ өдөр болгон л тийм гэрэлтэй гэгээлэг гэхдээ заримдаа дарах байсан ч гэсэндээ хөвчлэн өдөр болгон цоошин ертөнц ингэж төрж байгаа юм шиг мэдрэмж байнга төрдөг байсан. Тэгээ одоо ингээд бодож байхад нас ахих тусам амьдралын хэв маяг маань нэг л хэвэн болж байнга л нэг амьдралынхаа эсвэл тэр боддог бодол маань үзэл бодол маань яг тэгээд бүр суугдсан юм шиг санагдаа. Найзалж байгаа найзууд маань ч гэсэн шин төрлийн найзууд биш. Тийм дандаа тийм яг өөрийнхөө хэв маяг таарсан яг нэг тийм өөрийн тийм нэг паттерндаа тулгуурлаж найдвартайгаа сонгож найзлаад байгаа юм шиг тий. Ажил хийхдээ хүн нэг л янзын ажил хайх юм уу тий. Яг нэг тийм хэвийн өглөө босохдоо ч гэсэндээ яг нэг хэвийн хоолой идээд гараа явсан ч гэсэндээ нэг тийм excited биш тий. Нэг тийм банк энэ өдөр одоо шал маргаашаас өөр байна гэж төсөөлөхгүй бүгднгийн ингээ пландаад бүгдээрээ яг ингээ болох хэвээр юм шиг ингээ болдог замаар явж байгаа юм шиг нэгэн болын гой боловч нөгөө бодлын бас тийм жоохон уйтгартай boring юм уу тийм гонхтой юм шиг заримдаа санагддаг. Яг нэг хийж байгаа ажлаа хийгээд тэгээд би бодохгүй яагаад тий жоохон байгаад амьдрал ч яг өдөр тутмын амьдрал маань надад бүр үнэхээр нэг тийм өглөө басаад явах бол өглөө би маргааш тэр найзуудтайгаа уулзаад тэгээд тэр нэг тийм бүр тэрнээсээ таашаал аваад улам ингээд сэтгэл хөдлөсөн excited тийм гоё мэдрэмжүүдийг авдаг байсан надад санагдаад идэв. Тэгээд одоогийнхаа амьдралыг харахад яг тэр нэг habit-ндээ болоод яг нэг тэр өдөр тутмынхаа зуршил зам байдалтай яг нэг хөтлөгдсөн байгаа юм шиг заримдаа санагддаг. Тэгээд би ингэж явсаар байгаа сэтгэл зүй, тархины хөгжлийн талаар илүү судлах бүр хүсэл илүү төрж байсан юм байна. Тэгээд номон дээрээ би одоо бичсэн байгаа. Өдөрт ингээд хүн дунджаас 60-аас 70 мянган гаруй бодол бодогддог бөгөөд 80% нь сөрөг. Тэгээ 95% нь байнгын давчимжтай бодлууд байдаг гэж байгаа. Тэгээд өдрийн турш юу боддог вэ гэдгээ ингээд ажиглаад ингээд та нэг үдчихсэн үү тий. Тэг ингээд ажиглаад ахлаар ихэнх нь ингээд ижил тавтагддаг бодлууд эсвэл санаа зовдөг юмдаа санаа зовно. Эсвэл сайхан юм тохиолдсон болоо сайхан зүйлээ ингээд бодох юм үү тий. Гэхдээ тэрний бараг ихэнх нь 80% нь сөрөг байдаг гэж аахгүй ер нь хүний хувьд хүн болгоны хувьд би ч гэсэн нэг хэсэг ингээд урд нь ингээд боддог бодлуудаа ингээд бодоод байсан чинь миний бараг ихэнх бодлууд маань ихэнх нь ингээд сөрөг байж таараад би бүр өөрөө ингээд маш шокроод гайхажсэн өөртөө.
нэр би одоо ингэдэм бахтаа гэж бодсон чинь ихэнх дандаа нэг бол ирээдүйд болох байгаа юмдаа санаа зовоод нэг бол өнгөрсөн гомдсон уурсан зүйлдээ харамсаал тэрийгэ бодоод тэгээ ерөөсөө одоо цаг дээр байдаггүй нэг бол өнгөрсөн нэг бол ирээдүй гэдэг. Тэгээ тэрний маань ихэнх нь дандаа л сөрөг бодлого байсныг ер нь олж мэдсэн. Тэгээд 80% нь одоо хөвчлэн хүмүүсийг шүүмжилсэн, өөрийгөө буруутгасан, гомдсон, адаарлсан, үзэн ядсан гэх мэт төрлийн сөрөг бодлууд толгойд эргэлдэж байдаг гэхээр дундаж бодолтой дундаж хүн яагаад амжилтанд хүрэхгүй байгаа нь бас ойлгомжтой байгаад бидний нэгэнч одоо тэр дундаас маш олон хүмүүсийн дундаас яг тэр бодлоо даваад өөрийгөө яалж гарсан хүмүүс ихэвчлэн одоо юмд маш тайван ханддаг. Амжилт гэдгийг одоо жишээлбэл бид нар зөвхөн мөнгөн дээр ойлгож хараад байдаг те. Тэгэхээр мөнгөөс гадна маш олон зүйл байж болно те. Өөрийгөө тайван байлгадаг, амар тайван тэгээ ад жаргалтай байдаг хүнийг бас амжилтанд хүрсэн хүн гэж бас харж болохоор байгаа байхгүй юу ч санаа зовхгүй мөнгө төгрөгийн санаа зовхгүй тэгээд дээрэс нь амар тайван байдаг ажил төрөлтөө санаа зовхгүй өөрийнхөө яг одоо байгаадаа сэтгэл ханамжтай байдаг хүмүүсээ л ихвчлэн би одоогийн байдлаар би одоо тэгж дүнээд байгаа амжилтанд хүрсэн хүн гэж ойлгоод байгаа. Тэгээ би өөрийн амьдралынхаа одоо нөгөө өдөр тутамдаа болж буй үйл явдлуудаа ажиглаад түүндээ гаргаж буй өөрийнхөө сонголтууд болон шийдвэрүүдийг ажиглаад байсан чинь одоо яг би нөгөө өөрөө амьдралаа бүтээх биш зөвхөн одоо бараг тэр нөгөө амьдралынхаа үйл явцад эсвэл хүмүүсэд нөгөө юу ячдаг хүмүүсийн одоо нөгөө гаргаж үй заагаар эсвэл болж үйл явдлын шалтгаалan би өөрөө шийдвэрээ гаргаждаг болж байгаа. Одоо жишээлбэл өглөө би хачиргалтаагаар нэмсгэлтэйгээр гэж бодож байсан бол дарагтаа загнуулаад тэр өдөр ч юм уу тэр 7 хоног тэр чигээрээ ингээд одоо зөвхөн тэр хүний гаргаж байгаа ганцхан нэг ааш замгаас болоод би ингээд өөрийнхөө одоо ажиглалыг одоо бусдад ингээд алдаад байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор одоо та өөрийнхөө өдөр тутмын гаргаж буй зам үлдэж бодож буй бодлоо би одоо энэ болсноор эсвэл энэ хүнснээр одоо яг надад ямар хэрэг байна бодоход илүүдэхгүй болов гэж би одоо бодож байна. Тархин бидний хамгийн одоо маш чухал хэрэгтэй одоо яг амтнаас бид нарыг одоо өөр байлгаж чаддаг зүйл нь болохоор өсөрт орно хэлж болно. Тэгээд тэр дундаа бидний оюухан сэтгэл зүй зан чанар түнчлэн бие эрхний бүхэл үйл ажиллагааг зохицуулдаг удирдах төв гэж хэлж болохоор бөгөөд одоо секундэд 100,000 гаруй химийн урвал явагдаж ойролцоогоор 419 км/цагийн хурдтайгаар мэдээлэл тохиоллыг биеэр дамжуулдаг гэж бодъё. Тэгэхээр одоо таны бодож буй бодол шууд бидний биед урвал болж нөгөө нэг биед ялгардаг. Одоо жишээлбэл та одоо ууртай байх юм бол одоо тэр стрессийн гормоныг ялгаруулад бие нь одоо ямар нэг юм
хэмжээгээр тэр стрессийн гормон маш амархан үйлдэл таны биеийг шал өөр төвшөнд авч тэгэл наад сайхан зүрхний хэмнэл амьсгалын хуурд хүртлэх өөрчилдөг ба. Тэгээ хүүхэд бүрэлдэн буй болсноос эхлээд 7 нас хүртэлх одоо бидэнд тохиолдсон үйл явдал, дурсамж, эцэг эх, найз нөхдийн хэлж байсан үгс, багш нарын харилцаа хандлага, эмээ өвөө, ээж авын ярьдаг байсан үлгэр түүхүүд нь тэрч байтугай кино, Google-тэй кинонууд сонсож харж байсан бүх зүйлсүүд нь болохоор одоогийн биеийг бүтээгээд байдаг. Ерөнхий биеийг. Яагаад гэвэл бид нар хөвчлөнд байдаг штэ. Одоо ингээд чи хэр амьдралдаа хайртай тэ одоо чи амьдралдаа ингээд хүнээр хайрлагдаж өссөн тэгээ юу ч амьдралд нь юм тутахааргүй юм шиг тийм мэдрэмжийг авсан хүүхдүүд том болоод амьдралдаа илүү хайртай, илүү ахад жаргалтай байдаг. Тэгэхэд одоо жишээлх юм бол амьдрал нь хэцүү, жоохон байхдаа тэгээ маш олон хэцүү зүйлсийг туулсан. Тэгээ одоо жишээлбэл одоо юу жишээлх юм бэ? Одоо хайрлагдаагүй, ээж аваараа зодуулж байгаа хүүхд зөндөө байгаа боловч яг тэр дундаа бүр нэг хайрлагдаагүй тийм хүүхдүүд ихэвчлэн маш их травматай, өөрийн сэтгэлдээ маш их гунигтай, сэтгэл нь маш их өвдсөн, зүрх нь маш их өвдсөн тийм хүүхдүүд гэдэг. Тийм хүүхдүүдийн ихэнх нь одоо том болоод ихэвчлэн одоо тэг юу яадаг бусдыг ингээд одоо юу гэмдэ өөртөө маш их тэрнээс их зовсон болоод тэр юм уу. Тэгээд тэр хүмүүс ч гэсэн байнга зовж идэг. Гэхдээ нөгөө нэг одоо арай сэтгэл зүйн арай өөр одоо би ингээд их зовсон болохоор энэ мэдрэмжийг ч гэсэндээ бас хүмүүс амсаасаа гэж зарим нь боддог. Гэхдээ тэр үйл явдлаа ингээд тэр одоо жоохон байх үедээ тэгж зовсон мэдрэмж, тэр зовж исэн зүйлээ ингээд зарим нь даваад авцсан, гарцсан маш олон тийм мундаг хүмүүс байгаа л да. Тэр хүмүүс бол бүр амжилттай хүмүүсээс ч илүү амжилтанд хүрсэн байдаг. Одоо бидний том жишээ бол Арнольд Шварценеггер маш ядуу гэр дүрсэн, эцэг хэн тийм юм гэлтэй. Тэгсэн хэдийч маш мундаг, хамгийн алдартай мундаг хүн болсон. Опра байна бас тий. Багадаа тэр янз бүрийн бэлгийн хүчирхийлэл дүртэж байсан хэдийч тий бас маш ядуу гэр бүл дүрсэн хэдийч маш амжилттай одоо хамгийн баян эмэгтэй болсон байгаа. Тэгээ ингээд дуртай байвал маш зөндөө хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг одоо ингээд бас хувааж болоод байгаа байхгүй. Тэр нэг болвол ингээд бүр сөрөг бодлоо, сөрөг зүйлдээ ингээд умбаа тий ингээд дэлхийг ч өөрийгөө ч тий хүмүүсийг ч ингээд үзий язцсан хүмүүс байдаг болоод нөгөө талаар тэр завсан хүмүүс ч өөрийгөө ингээд эрэг тал руу ингээд өөрчлөөд өөрийгөө ялан дийлээд тэр зүйлээгээ ингээд ялан гараад тий одоо ямар нэгэн хар тамхинд эсвэл архин бүх донтолдог бүх зүйл ингээд автаагүйгээр өөрийгөө ингээд ялан гараад даваад тэгээд гарцсан хүмүүс болохоор бүр илүү хүмүүсийг хайрладаг, бүр илүү инэрэнгүү, амьдралдаа амжилттай, өдөр болгоныхоо хайрлаж хүндэтгэж авч явдаг зарим нь болсон байгаа. Тэгээд ингээд бодглохлоор тэг бидний тэр өнгөрс одоо эхний амьдралын 7-10 жил бол хүний амьдралд маш чухал тэр үеийг одоо мемориг бий болгодог. Одоо мемори гэдэг чинь
хэмжээг бий болгодог. Одоо би одоо ингээд санаж байгаагүй би ингээд хатар талхны ингээд үнэрийг одоо маш сайн ингээд сандаг байхгүй. Одоо ингээд ямар ч бусад талхны үнэр одоо үнэрийг үнэрсэн ч яг хатар талхных шиг одоо үнэртдэггүй. Одоо Монголдас одоо хатар талх байд юм уу мэдгүй. Тэгэл би одоо яг хатар талхны үнэрийг ингээд үнэртэнгүүд манайх бичил хороолт гэсэн. Тэгээд бичил хорооллын одоо аргатай байрны хажууд буланд нь ингээд байдаг байсан яг дэлгүүр надад шууд санаанд ордог байхгүй. Тэгэл тэнд би ингээд жоохон бахта цагаан утаа барьсан нэг юм уттай. Тэрийгээ ингээд талхны уттай талхаа ингээд авгаал ингээд орж ирлж байсан. Яг 90-ад оны дунд үе ингээд шууд надад болоод сэтгэл шууд бууж ирдэг. Тэгэл хатар талхны тэр шингэн сэнгэнсэн гоё үнэр аамд тэр масалтай холж идж байгаа тэр мэдрэмж болол надад болоод ингээд хизээч мартагдахааргүй ингээд миний тархинд ингээд суугдсан байдаг. Тэгээд хүн одоо бидний гойч зүйл муухайч зүйл одоо энэ одоо үнэр амт би ингээд хүрэлцсэн байдал сонссон дуу хөгжим тэгээ харсан зүйлс маань бидний санаанаас бүр огтхон ч ингээд гардаггүй. Яг бидний далд тухамсарт ингээд байн хадаглагтаад үлдчихдэг. Тэр маань одоо жишээлбэл яг том болсон хойно ч гэсэндээ яг заримдаа бид нар ингээд яг ухамсартайгаар ингэж зарим нэг юмыг бодож хийхгүйгээр яг тэр мэдрэмжээр тий эсвэл бол тэр далд ухамсарынхаа тэр одоо урд нь авч ирсэн тэр memory санаа хоон дээр тулгуурлаад бид нарыг хөвчлэн шийдвэрийг гаргачих гаддаг. Одоо хин нэгэн одоо бид нар одоо ингэж л гэдэг штэ. Заримдаа ингээл уйлмаргүй байгаа юм дээр уйлждэг, заримдаа инээмэргүй байгаа юм дээр инээчдэг. Энэ бол ерөөсөө л бидний нөгөө нэг тэр далд ухамсартай холбоотой урд нь тэгээ тэр үйл явдал болоход ямар триггертэй өдөө хатгалт болж ирсэн одоо тархинд ямар зүйл ингэж суугдсан тий байгаас шалтгаалаад тэр нь ингээд шууд хамгийн түрүүнд ухамсартай бодож амжихаас өмнө бид нар тэр зүйлийг хийчгээд байдаг. Тийм болохоор тэгэхээр хүн бүр эргэн тойрны ертөнцийг хүлээн авах хэрхэн хариу үйлдэл үзүүлэх нь тодорхой өөрсдийн дурсам сэтгэл хөдлөлийн өөрсд нарын ертөнцид бол ингээд ертөнцтэй байдаг байгаа байхгүй. Тиймээс одоо ингээд хүн бүр өөрийн тий ямар нэгэн зүйлийг хүлээн авах тийм мэдрэмж нь бүгдээрээ өөр хүлээн зөвшөөрөх нь тэгээд хүн болгон өөр гэдгийг одоо нөгөө нэг энэ үйл явдлаас ингээд сэтгэлээд бид нар хүн болгон өөр шүү гэдгийг одоо маш сайн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо би ч гэсэн одоо ингээд заримдаа ингээд үгүй ямар сони энэ тий ингээд цагаан хоолтой энэ хүнийг харчаад эдгээр ингээ махадгүй одоо ингээ бараг протеиноор нь дутагдаад ингээ тий гэл тэгж орж байна. Тэгэхэд одоо ингээ заримдаа ингээ тэдгээр хийж хүмүүсийг одоо ингээ шал ийм өөр байсныхаа төлөө ингээ хизээж хүлээн зөвшөөрчгүй байж болгүй байна гэдгийг би бүр үнэн сэтгэлээсээ ухаарч мэдрээд байгаа байхгүй. Одоо зарим нэг нь үнэхээр надаас өөр үзэл бодолтой байх юм бол окей энэ хүн өөр үзэл бодолтой байж болно. Тэгээ өөр юм хийдэг байж болно. Өөр юм сонирхдаг байж болно. Тэгээ одоо ямар ч юм бэ одоо жишээлбэл одоо гей хүн, хар хүн, эсвэл бол тэгээ лесби хүн одоо заримдаа бид нарт юм нэг
байгаад идэв шүү дээ. Одоо тийм хүн байж болохгүй. Эсвэл бол тийм байж болохгүй, ийм байж болохгүй те гэл тэгээд идэг. Яг үүндээ хүн болон өөр юм байна шүү гэдгийг одоо надад бол бүр үнэхээр би бол үнэхээр тийм зүйлийг одоо хүлээн зөвшөөрж байгаа. Одоо өөрийгөө ч гэсэн ингээд заримдаа чи ийм байж болохгүй, чи ийм хүн гэл би бүр заримдаа ингээд өөртөө хүртэл ингээ хаал тогтоочоод хэрэв өөрийнхөө тэр хүнийхэн зэрэглэлд хүрэхгүй болох юм бол өөртөө урам хугараад эсвэл өөрийгөө буруушаагаал тэгэлээдэг гэсэн. Тэгээ одоо болохоор би болохоор ингэж боддог болсон. Би ийм байж болно. Тийм тэгээд энэ бол тийм ийм байгаа нь миний болол гол ганц өвөрмөц зүйл юм байна гэдгийг одоо өөрөө ч хүлээн зөвшөөрöd байгаа. Тийм болохоор би одоо хүмүүсийг ч гэсэндээ ер нь ялгаж шүүхгүй заримдаа яг уу ингээд миний нөгөө нэг тийм дал тухамсаар урд нь ингээд олон давтагдсан бодлууд маань ингээд заримдаа ингээд хамгийн түрүүнд хүмүүсийг ингээд арай тийм нэг өөр мөр байгаад ангууд шууд ингээд ийм байж болохгүй гэд орж ирэх гэдэг. Тэрийг хүртэл ингээд шууд өөрөө мантра гэд би эсвэл бол тарин уншаад тэр бодлуудаа шууд сарниадаг. Хүн болгоныг яг тэр хүн чигээр нь би одоо хүлээн зөвшөөрч хайрлаж одоо тэр яг инэрхгүй хайрлаж инэрхгүй маа гэхэд одоо зүгээр л тэр хүнийг тэр чигээр нь байгаар нь хүлээн зөвшөөрөхөд ингээд бүр суралцаж эхэлж байгаа. Тэгээд хэрвээ одоо би жишээлбэл маш их юмд ингээ санаа зовдөг хүн байгаад байсан байхгүй. Тэнгүүд одоо тэр маань одоо миний бүр нэг юу болсон habit зуршил болсон. Тэрийгээ одоо бас ингээд аль болох ингээд засахыг хичээж байгаа. Тэгээд одоо бидний тарих нь болохоор маш олон хэсгүүдээс бүрддэг бөгөөд сэтгэл хөдлөлийг удирддаг тарихны одоо яг гол хэсгийг болохоор одоо энэ тарихны суурь хэсгээс жоохон дээш ихнээ лимбик тарих гэж нэрлэдэг. Тэгээд лимбикийн одоо системд болохоор бидний зан, үйл, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлд оролцдог яг гол чухал хэсэг бөгөөд одоо бас тэн дундаас дотоод шүүрэл мэдрэлийн системтэй маш нарийн уялдаа холбоотой ажилладаг гэж байгаа. Дотоод шүүрэл гэхлээр бид нарын дааврыг ялгаруулдаг. Лимбийн системийн нэг гол нэг хэсэг нь бол гипоталамус гэж байгаа хгүй. Гипоталамус нь болохоор гомитаз гэж нэрлэдэг. Гомитаз гэдэг нь болохоор биеийн тэнцвэр байдлыг хадгалах функцүүдийг удирддаг гэж байгаа. Яг одоо юу гэмдэ биеийн температур, зүрхний хэмнэл бүх зүйлийг удирддаг тэр хэсгийг хэлж байгаа. Тэгээд гипоталамус нь болохоор олон дааврыг зохицуулдаг, маш олон дааврыг зохицуулдаг бөгөөд бас өөрөөсөө даавар ялгаруулдаг. Үүнээс нь дурдах юм бол допамин, өсөлтийн даавар, окситоцин зэрэг даавруудыг ялгаруулдаг байна. Тэгээд одоо яг 2 дугаар хэсгийг үгээр өндөрлөе. Тэгээд дараагийн хэсгээрээ